За өнөөдрийн имчилгээ дээр Эрих Фромын хайрлах урлаг намыг товчлон ярих болно. За хайрлах урлаг нэрнээсээ авах бол гоё нэртэй тий хайрлах урлаг. За энэ ном дээр болохоор хайрыг болохоор юу гэж тодорхойлдог вэ гэхээр хайр гэдэг зүйл бол урлаг гэж тодорхойлдог. Хайр гэдэг нь ерөөсөө дуулах, бүжиглэх, зурагтай адилхан энэ бол урлаг юм аа. Ерөөсөө хайр гэдэг чинь сэтгэл хөдлөл мэдрэмж биш, энэ бол урлаг. Урлаг учраас хайрыг онлын хувьд сурах хэрэгтэй. За дээрэс нь амьдрал дээр арга техник дээр маш олуудад давтсны хүчин дээр хайрлах урлагийг бид нэр өөрийн болгож эзэмших хүчтэй. Харин хүмүүс амьдрал дээр хайр гэдэг зүйлийг бүгдээрээ хүсдэг. Хайр ч хүний хамгийн сүүр хэрэгцээ шүү дээ. Тийм болохоор хүмүүс амьдрал дээр маш их хайраар ангаж хангадаг хэрнээ хайрыг бүрэн мэдэрч өөрийн болгож чаддаггүй. Хайрыг бид нэр бүрэн мэдэрч чадахгүй байгаагийн үндсэн 3 шалтгааныг энэ номдэр хэлдэг. За нэгдүгээр шалтгаан нь болохоор хүмүүс ерөөсөө хайр гэж ярих юм бол хайрлуулах гэдэг дээр фокуслаад байдаг. Би одоо бус хүний хайрыг татахын тулд ямар байх ёстой вэ гэдэг юм уу те. Ерөөсөө би хайрлагдахын тулд яах ёстой вэ гэдэг дээр фокуслдаг. Тэгтэл энэ ном дээр хэлж байгаагаар бол өөрөө нэлээд өндөр төлөвшсөн байж хайр гэдэг зүйлийг мэдэрнэ. Ягаад гэвэл хайр гэдэг чинь өөрөө урлаг учраас энийг суралцах хэрэгтэй. За хоёр дахь асуудал нь болохоор бид нэр хайрыг объектийн асуудал гэж боддог гинэ. Объект тэр нөгөө зорилго одоо нөгөө хүн гэсэн үг шүү дээ тий. Нөгөө хүн маань ямар байх ёстой вэ? Одоо би хайрыг мэдрэхийн тулд миний хайрыг хүртэж чадхаар, миний хайрыг татхаар тийм гоё хүн байх юм бол би хайрыг бүрэн мэдэрнэ. Хэрвээ би хайрыг мэдрэхгүй байгаа бол нөгөө хүн маань хайр татам биш ч юм уу, чадваргүй ч юм уу тийм гэсэн үг гэж бодоод байдаг. Тэгтэл энэ ном дээр болохоор хайр гэдэг чинь өөрөө урлаг штэ. Хэрвээ чи хайрыг мэдэрч чадахгүй байгаа бол хайрлах чадвар чамд дутагдчихээн гэсэн үг. Тэрнээс ч тэр объектийн асуудал биш. Орчин үеийн хүмүүс бол ингээд нэг хүн тайртай болохоор тэр хүнтэйг ингээд ад жаргалтай сайхан байжснаа гинт нөгөө гоё мэдрэмжүүд нь мэдрэгдэхээ болохоор энэ хүн миний хүн биш байсан бэ гэд өөр хүн рүү яваад өгдөг. Тэр ерөөсөө ягаад тэгж ийнэ гэхээр хайрыг сэтгэл хөдлөл мэдрэмж гэж андуурж байгаа учраас тэр гоё сэтгэл хөдлөл мэдрэмжийг өгөх юм бол тэр объектыг хайрлна. Тэр сэтгэл хөдлөл мэдрэмжийг надад өгөхгүй байгаа бол энэ объектийн буруу учраас би өөр объект олох ёстой гэж орчин үеийн хүмүүс боддог. Энэ бол хайрыг тэр сэтгэл хөдлөл мэдрэмжтэй андуурж байгаа учраас ингэж байгаа маа гэж энэ ном дээр тайлбарсан байлээ. За дээрэс нь хүний хайрыг мэдэрч чаддаггүй 3 дахь шалтгаан нь болохоор хүн ерөөсөө тэр анх дурласан тэр гоё дурлалын мэдрэмж болон хайр хоёрыг андуураад идэг. Жишээ нь хүн анх хүнд ингээд дурлангуудаа нөгөө нэг харахаараа гоё догтлоо ч юм уу тий өөрийн мэдлгүй инээгээл нөгөөнийхэн талаар яриад ч гэх мэтчлэнгээр ингээд маш олон тийм өндөр сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдийг мэдэрдэг шүү дээ тий. Тэгсэн чинь энэ ном дээр тэр мэдрэмжүүд чинь ерөөсөө хайр биш юм аа. Тэр мэдрэмжүүд чинь юу вэ гэхээр энэ ном дээр маш хатуу хэлж илээ. Тэр мэдрэмжүүд юу вэ гэхээр та урд нь хэр их ганцаардчихсэн тэр ганцаардлыг чинь хэмжээг л илэрхийлж байгаа юм аа. Жишээд хоёр хүн уулзлаа маш их сэтгэл хөдлөлөөр бит хоёр ер нь бол за энэ хосод юм аа бит хоёр ингээл урд нь яаж ингээл энэ хүнгүүгээр би амьдарч ирсэн болоо гэх мэтчлэнгээр маш их ингээд өндөр сэтгэл хөдлөлтэй байх юм бол тэр нь юу вэ гэхээр тэр хоёр хүн урд нь тийм хэмжээний л их ганцаардсан байсан гэсэн. Маш их ганцаардсан учраас өөрийг нь одоо ганцаардлыг тайлж өгөх хүнтэй уулзсан учраас ад жаргалтай байгаамаа. Харин тэрнээс ч тэр бол ерөөсөө хайрыг илэрхийлэхгүй. Хүмүүс тэр мэдрэмжийг бас хайр гэж бодоод идэг учраас яг хайрыг бүрэн дүрэн мэдэрч чаддаггүй гэсэн байна. За тэгээд дээрэс нь энэ ном дээр болохоор хайр гэдэг чинь ерөөсөө урлаг штэ. Дуулах, бүжиглэх, зурагтай адилхан урлаг юм аа. Тийм учраас та хайрлаж хүнийг хайрлаж сурахын тулд энэ урлагийг эзэмших хэрэгтэй. За урлагийг эзэмшихийн тулд хоёр алхмаар эзэмшдэг шүү дээ, тийм. Эхлээд онлын хувьд суралцсан, дараа нь сурсан онлоо амьдрал дээр маш олон удаа давтсны хүчин дээр тэр зүйлийг өөрийн болгож эзэмшиж авдаг шүү дээ, тийм. Тийм учраас энэ номны эхэнд бол хайр гэж юу вэ гэдгийг онлын хувьд бараг 60-70% дээр нь онлын хувьд хайр гэж юу юм бэ гэдгийг тайлбарлсан. Сүүлийн 20-30% дээр нь тэгвэл энийг яг амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд яах ёстой вэ гэдгийг 20-30% дээр нь тайлбарлсан байдаг. За нэгт хайр гэж юу вэ гэсэн чинь энэ ном дээр болохоор ер нь бол нэгдэн нийлхийг хайр гэж тодорхойлж илээ. Нөгөө хүнтэйгээ уусаж нэгдэх ч юм уу те байгаль орчинтай, бурхантай ер нь ингээд нэгдэн нийлхийг хайр гэж тодорхойлж илээ. Тэгээд хүний хамгийн том айдас бол тусгаарлагдахаас маш их айждаг. Хүн өөрөө ганцаардахаас бус зүйлсээс тусгаарлагдахаас маш их айждаг. Энэ бол хүний хамгийн том айдас. За тэгээд хүний хамгийн том хэрэгцээ бол хайрлаж хайраар нэгтгэх нь бол хүний хамгийн том хэрэгцээ байдаг. Тийм учраас баг хүн төрөлхтний хамгийн том асуудал, хамгийн том ганц асуулт нь бол хэрхэн ингээд бусдтай гоё нэгдэж хайрыг мэдрэх вэ гэдэг нь хамгийн том хэрэгцээ юм байна л да. Гэхдээ одоо хэрхэн хайрыг мэдэрч ингэж хайраар нэгдэх вэ гэдэг асуудал хамгийн чухал асуудал нь байтал хүмүүс бол энэ асуултанд маш өөрөөр хариулж идэг. За энэ нэгдэхийг ингээ хайр гэж тодорхойлоод байгаа шүү дээ. Тэгэнгүүт хүмүүс ингээд хүн хоорондоо нэгдээд яг ад жаргалтай амьдрах байтал эсвэргээрээ зарим хүмүүс ажилтайгаа нэгдээд идэг. Зарим хүмүүс өөрийнхөө хоббитоо нэгддэг. Зарим хүмүүс энэ нэгдэх хэрэгцээгээ шашнаас авч идэг. Зарим хүмүүс ямар нэгэн зүйл донтож идэг. Ер нь бол ингээ хайр гэдгийг чинь нэгдэх гэж тодорхойлж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр тэр хүмүүс энэ нэгдэх ямар нэгэн зүйлтэй ингээд нэгдэхээр аюу гой хайрыг мэдэрдэг учраас
тэр хайраа ингээд нэгдэх объектыг хайгаад идэг. Тэгтэл энэ ном дээр бол яг ингээд хүн хоорондын нэгдлэл жинхнээсээ хүнд аз жаргалыг өгнө. Тэгтэл хүмүүс бол зарим хүмүүс нь хүн хоорондын нэгдэл дээр бүтлгүүтгэрээ өөр нэгдэх зүйлийг хайгаад идэг. Тэр нь саяны хэлсэн зүйлсүүд тий. Зарим хүмүүс бол ямар нэгэн зүйл донтчоод тэгээд донтоод тэр зүйлтэйгээ ингээд нэгдснээрээ ганцаардлаа даван туулж идэг учраас ямар нэгэн зүйл донтоод идэг. За гэхдээ ямар нэгэн зүйл донтно гэдэг чинь бол урт хугацаанд тэр хүнийг тэр ганцаардлаас нь бүрэн ангижруулж чадахгүй учраас тэр хүн донтсон зүйлээ бүр илүү их дахин давтамжтайгаар олон давтамжтайгаар хийхээс өөр аргагүй байдалд ордог. Тэгэхээр яг энэ хайр гэдэг чинь өөрөө хүний хамгийн суур үндсэн хэрэгцээ. Тэгээ хайр гэдэг чинь нэгдэн нийлхийг хэлж байгаа. Тэгээд нэгдэн нийлхийн тулд бид нэр яг жинхнээс хайраар нэгдэх хэрэгтэй байдаг. За гэхдээ яг хүнтэй нэгдэхэд бас ингээд олон арга зам байгаа. Сая бол ингээд нэгдэн нийлэхэд ингээд хүмүүс хүнээс гадна өөр зүйлсүүдтэй ч гэсэн нэгдэн нийлж болдог гэж байна шүү дээ. Тэгтэл энэ ном дээр бас хүн хоорондоо нэгдэхэд ч гэсэн зөвхөн хайраарч биш өөр зүйлээр бас нэгдэж болт юм байна л да. За жишээ нь бол махохизм хүн гэсэн. Энэ нь болохоор ямар хүмүүс вэ гэхээр хүн өөрөө угаасаа нэгдэх нь хамгийн чухал хэрэгцээ байгаад байдаг. Тэгтэл бус хүнтэй нэгдэхийн тулд шууд биегээ үг болгочдөг. Өөрийнхөө хүсэл сонирхол, өөрийнхөө санаа бодол бүгднийг дарчдаг. Бүгднгийн дараал нөгөө эсрэг хүний хаан ч юм уу те эсвэл бол өөрхөн хамт олонний ч юм уу бүхэл хүсэл сонирхолтод өөрийгөө нийцүүлээд эхэлдэг. Өөрийгөө байхгүй болгоснороо нөгөө хүнийхээ хүсэлтэд өөрийгөө нийлүүлээд бууж өгөх замаар нэгддэг хүмүүс байдаг. Энэ хүмүүсийг болохоор махохизм хүмүүс гэдэг юм байлаа. За дээрэс нь бас нөгөө төрлийн хүмүүс нь болохоор садист төрлийн хүмүүс, хүчирхийлэгчд. Энэ хүмүүст ч гэсэн хүчирхийлэгч вэ, хүчирхийлэгч биш вэ? Энэ хүний зүрх сэтгэл дотор нь адилхан л бусдаа нэгдэх хүсэл байгаа шүү дээ, тий. Тэгэнгүүт ийм садист төрлийн хүмүүс яаж хүмүүстэй нэгддэг вэ гэсэн чинь хүчээр нэгддэг. Хүчээр одоо нөгөө хартай хүмүүс гэр бүлийнхаа нэг гэртээ цайжлах ч юм уу тий. Одоо лардмаа кинон дээр гардаг шиг тий. Ер нь бол ингээд хүчээр өөрөө хажуудаа байлгаж нэгдэх тийм садист төрлийн хүмүүс байдаг. За энэ махохизм болон садист төрлийн хүмүүс бол энэ хүмүүсийн яг өрөө авг нь юу вэ гэхээр чи надад хэрэгтэй учраас би чамд хайртай гэж хэлждэг. Чи надад хэрэгтэй болохоор би чамд хайртай гэж хэлж байдаг. За гэхдээ ингээд өөрийгөө биегээ байхгүй болоход бусд хүнд бууж өгөөд нэгдэх, эсвэл бол бусд хүчээр нөгөө хүнийг гэж өөрийнхөө хажууд байлгах. Энэ хоёр бол угаасаа урт хугацаанд хязгаарч аз жаргалыг өгөхгүй шүү дээ, тий. Тэгвэл 3 дахь яг хүн хоорондын нэгдлийн 3 дахь яг арга нь юу вэ гэхээр төлөвшсөн хайр. Төлөвшсөн хайр нь ямар хайрыг хэлдэг вэ гэхээр яг би өөрөө биегээрээ байждаг. Өөрийнхөө хүсэж байгаа зүйлүүдийг бүгднийг байлгаж яадаг. Тэгсэн хэрнээ нөгөө хүнийг ч гэсэн яг биегээр нь хүлээн зөвшөөрж яадаг. Би өөрөө биегээрээ байгаа, нөгөө хүнийг ч гэсэн биегээр нь хүлээн зөвшөөрж яадаг. Ийм хайрыг болохоор төлөвшсөн хайр гэж хэлдэг юм байна. За энэ хайрын хүмүүс болохоор би чамд хайртай учраас чи надад хайртай гэдэг. Нөгөө төлөвшөөгүй хүчирхлээд байгаа хүмүүс болохоор чи надад хэрэгтэй болохоор би чамд хайртай гэж хэлж байсан шүү дээ, тий. Харин эсвэргээрээ энэ төлөвшсөн хайрын хүмүүс болохоор би чамд хайртай болохоор чи надад хэрэгтэй гэж хэлдэг гинэ. За тэгвэл яг ингээд хайраараа нэгдээ. Би өөрөө өөрийгөө би чигээр нь авч үлдээ. Дээрэс нь нөгөө хүнийг ч гэсэн эвдэлгүйгээр биегээр нь нөгөө хүнийг хүлээж зөвшөөрөөд ингэж нэгдэхийн тулд яах ёстой вэ гэсэн чинь хамгийн чухал зүйл нь ухамсарлах. Ухамсар гэдэг чинь ер нь бол ямиг ингээд бодитоор харах, ажиглах чадварыг ухамсар гэж хэлдэг шүү дээ, тий. Одоо өөрийгөө ухамсарлана гэхээр одоо би гэж ямар хүн блэ гэдэг миний бодлоос үл хамааран би яг өөрийгөө бодитоор харах, өөрийгөө хөндлөнгийн нүдээр яг байгаагаар нь харахыг ухамсарлах гэж хэлж байгаа шүү дээ, тий. Тэгсэн чинь яг жинхэнэ төлөвшсөн хайрт хүрэхийн тулд хамгийн түрүүнд ухамсарлах хэрэгтэй гэдэг гинэ. Ухамсарлан гэхээр одоо жишээ эмэгтэй хүмүүс бол ингээл одоо цагаан морьтой ханхүү ч юм уу, тий, ингээд толгоон дотор ингээд цагаан морьтой ханхүүг төсөөлсөн байдаг. Тэгээд цагаан морьтой ханхүүд нь нөгөө өөрөх нь яг бодит нөхрөн ч юм уу, найз залуу ч юм уу тэр цагаан морьтой ханхүүд нь хүрэхгүй байхаар одоо эмэгтэй хүн намайг хайрлахгүй ч гэдэг юм уу, энэ хүн чадваргүй гэж дүгнээд идэг гинэ. Тэгсэн чинь энэ ном дээр болохоор яг бодитоор ухамсарлах хэрэгтэй. Бодитоор чи өөрөө яг ямар хүн юм гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Бас чиний хос чи яг ямар хүн юм бэ гэдгийг бодитоор ухамсарлах хэрэгтэй. Тэгээд бодитоор юмыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ерөөсөө тийм хийсвэр цагаан морьтой ханхүүтэй зөвлөж болохгүй гэсэн байлээ. За дээрэс нь эрэгтэй хүний хувьд ч гэсэн эрэгтэй хүмүүс ихэвчлэн ээжтэйгээ эмэгтэй хүнийг харьцуулаад байдаг гинэ. Өөрийнхөө их нэрийг ээжтэйгээ харьцуулаад, найз охиныгоо ээжтэйгээ харьцуулаад байдаг. Тэгтэл ээж гэдэг чинь өөрөө ингээд ээж гэдэг чинь бол тэр хүнийг хязгааргүйгээр ямар ч болцолгүйгээр хайрладаг тийм гагуу төгс хайр байгаа шүү дээ, тий. Өөрийг нь үргэлж халамжилж хайрлж яадаг тийм төгс хайр байгаа. Тэгтэл тийм хийсвэр тийм төгс хайртайгаа өөрийнхөө бодит их нэрээ ч юм уу найз охиныгоо зөвлөд идэг учраас бас ингээд нэгдэн нийлж чаддаггүй. Тийм учраас хамгийн түрүүнд яг тийм төлөвшсөн хайр руу орохын тулд эхлээд ухамсарлах хэрэгтэй. Ухамсарлахтай бодитоор би ямар хүн бэ? Нөгөө хүн маань ямар хүн бэ? Нөгөө төлөвшсөн хайр гэдэг чинь би өөрийгөө биегээр нь алдахгүй, дээрс нь нөгөөнийг биеийг нь алдуулахгүйгээр хоорондоо нэгдхийг төлөвшсөн хайр гэнэ гэсэн шүү дээ, тий. Тэгэхээр эхлээд ухамсарлана. Би өөрөө ямар юм бэ гэдгийг таних мэдчихэж би өөрөө эвдэхгүй байх. Дээрс нь нөгөө маань яг бодиттой
цагаан морьтой ханхүү штэ яг амьдрал дээр нөгөө маань ямар хүн бэ гэдгийг боддоор ухамсарлж иж нэгдэж иж төлөвшсөн хайр хүрнэ гэсэн байна. За хайр гэдэг чинь ерөөсөө урлаг юм байна. Дуулах, бүжиглэх, зургахтай адилхан урлалын асуудал юм байна. За гэхдээ бид нар энэ урлаг гэдгийг нь онлын үед ингээд хүлээж авсан ч гэсэн энэ урлагийг амьдрал дээр хэрэгжүүлээд практик дээр маш олон удаа дасгал хийх бол энэ урлагийг өөрийн болгож эзэмших боломжгүй шүү дээ тий. За тэгвэл энэ хайр гэдэг урлагийг амьдрал дээр яг хэрэгжүүлээд өөрийн болгож эзэмшихийн тулд яах ёстой вэ гэсэн чинь дөрвөн элементийг ер нь гэж давтах ёстой юм байна л да. За нэгдүгээр нь бол идэвхтэй хайрыг яг эзэмших нэгдүгээр дасгал нь болохоор өгөх. За энэ ном дээр бол бүр маш хатуу хэлжээ. Оюуны төвшөнд доогуур хүмүүс бол өгнө гэдгийг өөрөө хоосорч ингэж ойлгодог. Өөрөөсөө золиос гаргаж ингэж ойлгодог. Тэгтэл өгнө гэдэг чинь өөрөө айгүй тийм гоё хайрын баяр баясгалын зүйл юм байна л да. Тийм учраас одоо урлагийг эзэмшихийн тулд тий эхлээд бид нэр таалагдах байсан ч гэсэн тэр зүйлийг хийж үзчихэж маш олон удаа хийж иж тэр урлагийг өөрийн болгож эзэмшиж авдсан шүү дээ тий. Яг үүнтэй адилхан эхлээд хайр гэдэг зүйл чинь болохоор өгөх учраас өгөөд ах хэрэгтэй. Өгөх тусмаа тэр зүйлийг та олон удаа хийх тусмаа тэр арга техникийг та өөрийн болгож эзэмших учраас хамгийн түрүүнд өгөх хэрэгтэй гэсэн байна. За хоёр дахь нь болохоор бусдыг халамжлах. Хайрлан гэдэг нь халамжлахын нэр юм байна. За халамжлан гэдэг нь юу вэ гэсэн чинь түүний хөгжлийн төлөө хөдөлмөрлөх. Яг хөдөлмөрлөх, тэрийг гоё байлгахын тулд, тэрийг аз жаргалтай байлгахын тулд, тэрийг илүү хөгжүүлэхийн тулд жинхнээсээ хөлс хүчээ гаргаж хөдөлмөрлөхийг хайр гэдэг. За гурав дахь нь болохоор хариуцлага хүлээхийг хайр гэдэг. Яг жинхнээсээ хайрлаагүй хүмүүс бол хариуцлагаас бусдаж байдаг болвол жинхэнэ хайрын хүмүүс бол хариуцлагыг үүрчээдэг. Хариуцлагыг үүрнэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэсэн чинь нөгөө хүний хүсэл шаардлагад хариулахыг одоо хариуцлага гэдэг. Тэр хүний хүсэл шаардлага хэрэгцээнд хариулахыг хариуцлага гэдэг. Тэгэхээр хариуцлага гэдэг зүйл ч гэсэн угаасаа анх биднэрт байгаагүй, төрөлхөөс байгаагүй энэ зүйлийг ч гэсэн давтаж хийсний хүчинд өөрийн болгож авна шүү дээ, тийм учраас бас анханасаа би хариуцлага хүлээмээргүй байна биш. Хариуцлага хүлээхийг хүсэхгүй байсан ч гэсэн та хайр гэдэг зүйлийг өөрийн болгож эзэмших гэж хайрлах чадвар суралцахыг хүсвэл энэ хариуцлагыг та бас ингэж бие дааж өөрөө байнга хариуцлага хүлээдэг болох хэрэгтэй юм байна. Энийг бас ингээд практик дээр маш олон удаа хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн байна. За дөрөвт нь болохоор бас аюул сонирхолтой. Бусдыг анхаарахыг хайрлах гэдэг гинэ. Бусдыг анхаарах гэдэг нь юу вэ гэсэн чинь байгаагаар нь харах чадварыг одоо бусдыг анхаарах гэдэг. Таныг мэдэх, нөгөө хүнийхээ талаар судлах. Нөгөө хүнийг одоо ингээд нөгөө хүнийхээ өмнө хариуцлага хүлээн гэсэн шүү дээ. Хариуцлага хүлээн гэдэг нь нөгөө хүнийг өсөж хөгжихдээ туслан гэдгсэн. За дээрэс нь нөгөө хүнд өгнөө гэлтгсэн шүү дээ. Тэгвэл юу өгөх юм бэ? Юуных нь өмнө хариуцлага хүлээх юм бэ? Нөгөө хүний хүсэл сонирхолтод би хариулахын тулд нөгөө хүний хүсэл сонирхол гэдэг юу вэ гэдгийг мэдэх ёстой шүү дээ. Тэхийн тулд хамгийн суур одоо чадвар нь болохоор танин мэдэх чадвар буюу бусдыг анхаарах чадвар. Нөгөө хүндээ анхаараад нөгөө хүн маань яг ямар хүн бэ? Юунд дуртай вэ гэдгийг анхаарч танин мэдчихэж өгөх хэрэгтэй. За тэгэхээр идэвхтэй хайр гэдэг зүйлийг хэрэгжүүлэхийн тулд дөрвөн зүйл хэрэгтэй юм байна. Нэгдүгээр нь өгөх, хоёр дахь нь бусдыг халамжлах, гурав дахь нь хариуцлага хүлээх, дөрөв дэх нь болохоор бусдыг анхаарах буюу танин мэдэх. Энэ дөрвөн зүйлийг та амьдрал дээр маш олон удаа давтамжтайгаар хийж энэ чадваруудыг та өөрийн болгосны хүчин дээр та бусдыг хайрлаж сурах болно. Тэрнээс ш хайр гэдэг чинь ерөөсөө тийм одоо сэтгэл хөдлөл мэдрэмжийн асуудал биш ээ. Та хайраасаа аз жаргалыг хүртэж чадахгүй байгаа бол саяны дөрвөн чадвар танд дутагдж чинь гэсэн. Тэрнээс ш эсвэргээрээ таны хайртай хүн чинь ч юм уу те царай мат болохоор ч юм уу те тийм болохоор биш. Таны хайртай хүн чинь одоо муухайштай болохоор та хайраас аз жаргалыг мэдрэхгүй байгаа гэсэн үг огт биш. Та хайраас аз жаргалыг мэдрэхгүй байгаа бол саяны дөрвөн чадвар танд дутагдж байна гэсэн үг гэсэн байна. Тэгээд энэ номны өмнөх үгдээр нь ингэж хэлсэн байлээ. Энэ номноос та хайрлах урлагийн талаар зааварчилгаа хүлээсэн бол таны урам уурах болно. Бусдад хайрлахын тулд би яах ёстой вэ гэсэн зүгээр тийм бэлэн зааварчилгаа хүлээж байгаа бол таны урам уурах болно. Харин ч эсвэргээрээ энэ ном дээр та хүн бол төлөвшсөн хэсгээс үл хамааран хэн дуртаа нь эзэмшиж, хэн дуртаа нь мэдэрч чаддаг зүйл хайр биш юм а гэдгийг хэлхийг зорьсон гэсэн байлээ. Хайр гэдэг чинь хэн дуртаа нь төлөвшөөгүйгээсээ үл хамааран бүх хүний мэдэрч болдог зүйлийг хайр гэдэг юм а. Хайр гэдэг чинь маш их хичээл зүтгэл дасгал сургалтын үндсэн дээр тэр чадварыг өөрийн болгоод мэдэрдэг зүйл шүү гэсэн байлээ. За тэгээд миний хувьд бол уншиж үзчихэд хостоогоо унших юм бол маш гоё ном санагдсан. Тэгэхээр хостоогоо бас хамт уншиж үзээд илүү их ярилцах юм бол бас хайр гэдэг зүйл чинь энэ юм байна штэ гэж ойлгож авах юм болов гэсэн санал төрсөн учраас хосуудыг бас хамтдаа уншаарай гэж санал болгомоор байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя бааш та.